За. Хүний нөөцийн судалгааны үндэсний хүрээлэнгийн тэргуун профессор Тэгш Бүрэн болон Зангаа цэгийн үүсгэн байгуулагч Захирал Баяр маань ирсэн байна. За тэгээд студидтэй урьж байна. За та хоёроо студидтэй урьж байна. Сайн байцгаана уу? Яа, нүл ирч үз. Студид тавтай марил та хоёр маань дахин тавтай марил тийм үү? Зүг үү? Аха, зүгээд чивчээ зүгээд микрофоноо өөртөө баг зэрэг ойртуулад та хоёр маань тухтай асуугаараа тэгээд бид өнөөдөр маш сонирхолтой үйл ажиллагаа, сонирхолтой сэдвийн дагуу ярилцах учраас үзэгчд маань бас чих тавин сонсорой гэж хүсэж байна. За, өдрийн мэндийг та хоёртоо хүргэе. Та хоёр маань өөрсдийгөө илүү дэлгэрэнгүй танилцуулаад дөрвөл ярианд орё гэж бодож байна. За, өдрийн мэндээ. За, намайг Тэгш Бүрэн гэдэг. Би энэ Монголын хүний хөгжлийн консорциумын удирдах зөвлөлийн дарга нь. Ийм хүн байгаамаа. Тэгш Бүрэн профессор та микрофоноо өөртөө жоохон сунгачаарай. Жохон урагшаа нөө. Оо, сунгах байгаа. За, баярлалаа. Чинээсээ дугаар гэхгүй. За, ойлголоо. Таны хувьд? За, баярлалаа. Ингээд хэлж. Ингээд хэлж. Ааха. Агуу тийш. За, басан дөө. За намайг Баяр гэдэг Зангаа цэгийн үүсгэн байгуулагч гүйцэтгэх захирал. За. Тэгэхээр бид өнөөдөр та хоёроос бас их гоё сонин содон үйл ажиллагааны талаар сонсох гээд бас их одоо чих тавин сонсож байна, их догтолж байна. Тэгэхээр ямар үйл ажиллагаа болох гэж байгаа вэ? Одоо хэддэг жилдээ бас зохион байгуулж байгаа вэ гэдэг талаар үзэгчтэй бас дэлгэрэнгүй сайхан мэдээллийг өгөөч гэж хүсэж байна. За. Тэгэхээр бид нарын өнөөдрийн ярих үйл ажиллагаа бол Монголд хамгийн анхных нь юм байна. Учир шалтгаан юу гэхээр өмнө нь зохион байгуулагддаг байсан боловч Монголын хүний нөөцийн салбартаа одоо яг нэгдсэн байдлаар зохион байгуулах байгаа анхны гэсэн хоёр том үйл явдал болох гэж байна. Энэ бол нэгдүгürt нь Монголын хүний нөөцийн салбарын бүх одоо шагнал авардс шилдэгүүд яг нэгдээд тэгээд одоо энэ нэгдсэн шагнал одоо шагналын номинац зарлагдсан байгаа. Тэгэхээр тэрэнд бол одоо бүх байгууллага, бизнесийн байгууллагынхаа захирлуудыг болоод хүний нөөцийн мэргэжилтэн, хүний нөөцийн удирдлагууд багийнхныг одоо идэвхтэй оролцоорой гэж уриалмаар байгаа. Яагаад гэвэл энэ тэнд янз бүрийн одоо номинацууд явагддаг байсан хуучин. Одоо энийг бол бид нар бүр олон улсын түвшинд гаргаад тэгээ Монголын үндэсний хэмжээний ганц том юм номинац болгоод ер нь бол бид нар олон улсын юу нь бол стандарт нь бол GWA гэж байгаа. Одоо Great Working Place Awards гэсэн энэ номинац бол олон улсад маш нэр хүндтэй юм номинац байдаг. За энийг бол бид нар нөгөө үндэснийхээ бүх шагналуудыг нэгтгэсэн байдлаар энэ жил зохион байгуулж байгаараа маш онцлогтой байгаа. Тэгээ би одоо дахиад хэлэхэд нөгөө анх удаага. Анхны юм бол угаасаа маш их юу байдаг, онцлогтой байдаг. Тэгээд анхныхаа энэ юмд маш олон байгууллагуудыг хамруулад ингэ явуулах ийм одоо зорилготой байгаа. Дээр нь бас нэг анхных нь онцлог нь бол анх удаага одоо том байгууллага болоод жижиг байгууллага гэсэн юм хоёр одоо төвшингээр бид нар ангилж хийж байгаа. Энэ нь бол бас Монголын анхдагч байгаа. Бас нэг анхдагч байгаа. 3 одоо анхдагч тийм. Тэр нь бол анх удаага бас Монголын хүний нөөцийн салбарын шинэ жилийн одоо нэгдсэн ийм юу болох гэж байна. Нэгдсэн ёолк одоо нэгдсэн том ийм одоо баярын цэнгүүн болох гэж байна. Тэр нэгдсэн баярын цэнгүүнд бас урьж байгаа. Ийм 3 одоо анхдагч онцлог ажил байна. Таны хувьд бас Зангаа цэгийн ерөнхий зохион байгуулагчаар бас ажиллаж байгаа бас онцлог зүйлсийг хэлвэл тийм ээ. Тий, энэ ер нь бол жилийн жилд ингээд ямар нэгэн хэлбэрээр шагналтай холбоотой зүйлүүд байнга гардаг байсан. Тэгээ энэ удаагийнх тэгшээ багш маань бас их сайхан хэлжлээ. Ер нь бол ингээд нэгдсэн зохион байгуулалтанд ороод тус та биш те илүү ийм хүчирхэг байдлаар энэ хүү шагналыг бас ингээд гардуулъя гэдэг зүйл дээр тогтоод ингээд бас хамтран олон зохион байгуулагчд байна л да. Учир бас юу вэ гэхээр ингээд бид нар ингээд 1990 оноос хойш за чөлөөт зах зээлд ороод бизнесүүд чадах чинээгээр ингээд бойжол явцгааж байна. Энэ дээр одоо маш олон байгууллагууд ялангуяа сүүлийн одоо ковидоос хойш байгууллагуудын одоо энэ соёл маш их өөрчлөгдөж одоо
гайхамшигтай л өөрчлөлтүүд ингээд ирж байна л да. Энэ одоо GWA гэдэг шагнал маань өөрөө эцсийн дүндээ базагдаад ерөөсөө л ажилтныхаа төлөө хэрэг сэтгэл гаргадаг вэ гэдэг л одоо шагнал юм байна. Гэхдээ тэр нь ингээд олон нөгөө юм номинацтай тий. Тэгээ энэ ямар учиртай юм бэ гэхээр ерөөсөө бизнесийн маань одоо за татвар шимтгэл юу гэдэг юм бизнесээ доктортой байхын төлөө маш их хичээдэг. Энэний нэг одоо салшгүй нэг том хэсэг нь бол энэ хүний нөөц дээр анхаарах, тэднийхээ одоо ая тухтай байдлыг бий болгох, тэ хангах, одоо яавал урт удаан хугацаанд доктортой ажилчтай байх уу гэдэг дээр маш их анхаардаг болцсон, тэ өмнөх одоо тэр 10 20 жилийн өмнөх ойлголтууд бол үндсэндээ байхгүй болцсон. Тэгээ энийг хичээгээд байгааг нь одоо юу гэдэг хүний нөөцийн салбарт ажиллаж байгаа одоо тэргүүлэн ажиллаж байгаа байгууллагуудын хувьд энэ хийгээд байгаа сайн сайхан зүйлийг нь бас олон түмэнд түгээх те ялангуяа энэ ажил горилж байгаа олон хүмүүст энэ одоо энэ байгууллага ийм зүйлээр их мундаг шүү те гэдгийг олон хүмүүст ингэж мэдээлэх түгээх нь бас бидний нэг ёсны ажил үүрэг байгаа юм. Тэгээ энэ хүрээнд л одоо энэ арга хэмжээ маань болох юм. Маш энгийнээр тайлбарлавал Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа аж ахуйн нэгж компаниуд оролцсон. Энэ дээр болохоор Good Workplace Awards дээр олон номинацуудыг тухайн компаниудад бас шагнал болгон одоо гаргана гэсэн үг гэж ойлгож болох уу? Яг зүйтэй, яг тэгж ойлгож болно. Тэгэхээр ер нь одоо бизнесийн байгууллагууд үйл ажиллагаа явуулаад ингэж явхад энэ 3 зүйл одоо маш чухал нэн тэргүүний шаардлагатай байгаа. Нэгдүгээрх нь бол одоо жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг компани байлаа гэж бодоход манайх одоо яг Монголынхоо жижиг дунд үйлдвэрлэл дундаа хэр зэрэг хаахан талд нь явж байгаа юм болоо гэдгийг тодорхойлох тийм. Том групп компаниудын хувьд бол бас Монголынхоо групп компаниудын дотор алхан талд нь явсан болдоо гэдгийг тодорхойлох тийм. Тэгэхээр ингээд төвшин тодорхойлох гээд нэг зорилго байгаа. Тэрийг бол одоо бид нар бас энэ номинацуудаараа тодорхойлж өгөх гэж байна. Нэгдүгээрт нь, хоёрдугаарт нь бизнесийн байгууллага бол өнөөдөр юугаараа илүү одоо тодрох ёстой вэ гэхлээр зэрэг employer branding гэж ярьж байгаа. Энэ бол юу вэ гэхлээр залуучууд болоод бусад энэ гадна талаас нь байгууллагыг хардаг хүмүүсийн хувьд бол одоо ажил идэвхтэй хайгч нарын хувьд ч гэдэг юм уу тий. Нөгөө компаниудыг юугаар нь хардаг вэ гэхээр яг тэр брендинг талаас нь хараад байдаг болсон байгаа одоо. Энэ бол дэлхийн нийтийн хандлага. Тэгэхээр тэр энэ брендинг талынхаа ямыг ингэж гаргаж ирж эдний компани ийм компани юм байна гэдэг энэ PR-ыг хийх нь бол одоо бид нарын энэ үйл ажиллагааны гол зорилго гэж үзээд хоёрдугаарх тэр хүмүүсийн компаниудын хэрэгцээ шаардлага байгаа. Хоёрдугаар шаардлага хэрэгцээг нь бид нар хангаж өгье гэсэн юм байгаа. Гуравдугаарх нь бол ер нь тэгэл цаашаага хөрөнгө оруулалт татах, хөгжих, тэгээд том юм групп корпорац болох, нэгдэх энэ бүх юмн дээр бол энэ одоо шагналтай юу, шагналгүй юу, тэрэн дотор олон улсын ийм одоо номинацид орж ирсэн үү, ороогүй юу гэдэг нь өөрөө шууд ингээд шууд баталгаа тодорхойлт болдог ийм үед л одоо бид нар амьдарч байгаа. Тэгэхээр энэ 3 одоо хэрэгцээ шаардлагын үүднээс манай бизнесийн байгууллагуудад хэрэгтэй юмнууд байна. Тэрийг нь бол бид нар Монголын хүний нөөцийн салбарынх нь нэгдэж нийлээд энэ дотор бол одоо манай хамгийн том портал байдаг Занга цэгмэн манд бол одоо энийг маш сайн дэмжиж зохион байгуулж ингэж одоо бид нартай хамтарч ажиллаж байгаа. Тэгээд энэ утгаараа бол маш сайхан арга хэмжээ болно гэж бодож байгаа. Бид нар бол энэ Монгол улсынхаа хүний нөөцийн салбарын хөгжлийн төлөө хийж байгаа ийм чухал ажил. Тэрэн дээр тэр 3 чухал үндэслэл байна. Энэ 3-ыг одоо байгууллагууд ойлгоод тэгээд одоо өөрсдөө энэ дээр бол маш идэвх жармалтай оролцох байхаа гэж ингэж найдаж байгаа. Тэгэл байх уу. Энд бас маш гой одоо аварцууд, шагналууд байна л да. Family supportive буюу одоо гэр бүлд ээлтэй шилдэг ажил олгогч, за мөн best culture буюу одоо шилдэг соёл бүхий ажил олгогч гэдэг ч юм уу тий. Хитэн одоо нэр төрлийн аварцууд байгаа вэ? Үүнээс бас та бүгд онцлол алийг илүү зохон тэмдэглэх бол. За нийт бизнесийн зориулсан 13 төрлийн номинац байгаа. 13. Тий. За энэ дээр таны сая хэлдэг одоо их онцгой энийг одоо дуртахгүй байхын аргагүй бас юм гой их юм номинацууд байна л да. Би одоо жишээ нь
өмнөх жилүүдийн жишээ нь ингээд шагнал авч ирсэн яг юугаараа онцлог байгаад юугаараа ийм одоо яаж яваад ялагч болчихоо гэх юм уу те. Тэгээ ингээд жишээ нь за Mizorn гэдэг UBCAP те. UBCAP жишээ нь одоо за бас шилдэг соёл бүхий компани гэдгийг шагналыг авсан. Тэр компани юу хийдэг вэ гэхээр ерөөсөө ажилчдынхаа сэтгэл зүйд маш их анхаардаг те. За одоо жишээ нь юу гэдгийг улирал тутам ганцаарчилсан уулзалт хийдэг, эрүүл мэндийн зөвлөгөө өгдөг те. За ажилчдынхаа нөгөө нэг унаа хоол те бүх асуудлуудыг нь шийдтсэн те. За ажил дээрээ одоо сонирхлын клубүүдээр нь хуваацсан байх жишээ нь те. Хүн болгон ууланд алах дуртай биш шүү дээ. Хүн болгон кино үзэх дуртай биш те. Тухайн компани ажилчид юу сонирхож байна гэдгээр нь жишээ нь ингээд юу яагаад сонирхлын клубүүдэд нь хуваагдаад тэрийг нь байгуулга нь хамгийн гол нь маш сайн дэмждэг байдаг ч юм уу те. За Мак байна бас одоо гэр бүлийг дэмжигч гэдгээр өнгөрсөн жилийн ялагч болсон. За Мак яасан бэ гэхээр жишээ нь за гэр бүлийнх нь эрүүл мэндийн даатгалыг гэр бүлийнх нь хэмжээнд шийдэж гин. Сургалтын өөр хүүхдүүд нь сургуульд ихтэй сургуульд орох үед нь сургалтынх нь төлбөрийн төлж гин те. Мөн гэр бүлдээ зарцуулах цагийн буюу төрсөн өдрөөр нь мөн 2 сард 1 удаа цалинтай чөлөө олгодог ч гэдэг юм уу те. Гэх мэтчлэн энэ сайн зүйлүүдийг бид нар нөгөө төрөний хэлдэг ил гарах ёстой те. Ингээ энэ болгон дээр тохирсон одоо арт талд нь бас маш том шүүгчдийн баг ажиллаж байгаа. Тэгэл энэ чинь аль компани яадаг юм те. Одоо тэр маркет чинь гэр бүлийг дэмжих шиг дээр чинь сургууль цэцэрлэг нээсэн те. Одоо санаа амар өөр хүүхдүүдэд цэцэрлэгтээ өгөөд хажууд нь ажилт нь байж идэг ч гэдэг юм уу. Гэх мэтчлэн ингээл энэ болгоныг л бид нар шигшиж ингээд одоо гой сайхан бүхнийг л ил гаргая л гэж. Одоо эдрийг гэхдээ одоо маш олон ангилалтай байгаа, онцлогтой байгаа. Одоо эдрийн тоон ба одоо чанарын нотлохыг нь ямар үзүүлэлтээр үзүүлж нэлээддэг юм бол. Ер нь одоо бид нарын энэ салбарын хөгжилд хэрэгцээ шаардлагатай байгаа энэ шилдэг байгууллагуудыг тодруулах, тэгээ шилдэг байгууллагууд өөрсдөө шилдэгүүд одоо best practice learning гэж ярьдаг. Бие биенээсээ суралцах энэ ажиллагаа бол энэ салбарын хөгжилд маш чухал хэрэгтэй байгаад. Тэгээ бид нарын одоо энэ явуулж байгаа яг энэ том нэгдсэн авардсын ер нь ингээд томьёолол одоо бүрдэл гэх юм бол юм хоёр талтай байгаа. Нэг нь бол яг одоо энэ great good working place гэдэг утгаараа юу вэ гэхээр зэрэг ажлын байраа яг одоо хүн төвтэй бодлого явуулаад ажлын байраа яг хүнд хамгийн тааламжтай, тохиромжтой, нийцтэй тэдний хүсэл, сонирхол, хэрэгцээ, шаардлагыг хангасан нэг хүн ингээд ажиллаад тогтоод ялангуяа залуучуудын сонирхол, хэрэгцээ, шаардлагыг хангасан ийм ажлын байрыг бий болгох гэдэг нь бол өнөөдрийн одоо бизнесийн байгууллагуудын нэг номерын хэрэгцээ шаардлага байна. Тэр энэгээр уралдаж, энэгээр одоо аль нь хамгийн мундаг юм бэ? Аль нь хамгийн хүн төвтэй, хүн рүү чиглэсэн бодлого явуулсан юм бэ? Аль нь хамгийн их мэдрэмжтэй хэрэгцээ шаардлагыг хангасан ийм үйл явдал хийсэн юм бэ? Аль нь хамгийн таатай орчныг бүрдүүлсэн юм бэ те? Аль нь яг ингээд гэр бүлийн болоод өөрийн яг одоо ажилдаа тэгээд дуртай ажлын те чаддаг ажлын бүх юм нь хуваарлтын сайн болгосон юм бэ гэдгийг шалгаруулах гэдэг. Тэгэхээр нэг талаас байгууллагын одоо юм гоё орчин бүрдүүлж байгаа том юм байгууллагын өөрийнх нь бүтэн бодлого нь байгаа. А нөгөө талдаа юу байдаг вэ гэхээр зэрэг голдуу одоо орхигдчихдаг юмнууд нь юу гэсэн бэ гэхээр тэнд яг хариуцж ажилдаг субъект буюу мэрэгчлэлтэнгүүд нь үлдчихэд идэг гэсэн. Тэгэхээр энэ жилийн бас нэг онцлог бол бид нар тэр хариуцж ажилтдаг хүмүүсийг бас тодруулж тэр шилдэг яг people focus SEO гэдэг шилдэг SEO-гийн тодруулна. Өшөө дээр нь нөгөө HR-ийн хамгийн best team гэдэг HR-ийн хамгийн шилдэг багийн тодруулна. Тэгээд HR-ийн хамгийн мундаг одоо захирлын тодруулна. Тэгээд хамгийн сайн senior, хамгийн сайн менежерийн тодруулна тий. Тэгээд хамгийн сайн мэрэгчлэлтэн нэг сургалтын мэрэгчлэлтэн маш сайн одоо шилдэг байлаа гэхэл тэр жишээ нь тодорч явах жишээтэй тий. Тэгэхээр нөгөө байгууллагын том бодлого, сайхан орчин бий болгоцсон, сайн бодлого явуулсан байгууллага гэдгээсээ гадна тэрийг хэрхэн хийгээд байгаа вэ гэд хөшигний ард үлддэг байсан хүмүүсийг бид нар ил гаргаж тодруулах бас ийм том зорилготой явж байгаа. Тэр утгаараа манай номинацид бол ингээд субъект нь ч орж байгаа, объект нь ч орж байгаа гэсэн үг. Тэгжиж ингээд бүрэн бүтэн яг одоо яг
жинхэнэ одоо номинацийнхаа утгаараа үйлчлэх юм а гэж ингэж ойлгогдож байгаа. Тэгэхээр энэ дээр одоо байгууллагууд бас айгүй сайн ойлгож анхаарад тэг хүнээж тодорхойлох юм байна. Компаниач тодорхойлох юм байна. Ер нь бол хүнээ тодорхойлоо компани орхичдаг. Тийм газраас байдаг. Тэгэхээр хүнээ тодорхойлчоод тэр сайн хүн ажилтан бол сайн л компани байгаа тий. Тэгвэл шилдэг сайн орчин бүрдүүлсэн сайн мундаг бодлоготой компани байгаа бол тэр бас нэг тэрийг томьёолж байгаа тодорхойлж байгаа нэг мундаг баг байгаа нэг хэсэг бүлэг хүмүүс байгаа тий. Тэгэхээр ингээд яг бүрэн бүтэн утгаар нь гаргаж ирья гэдэг энэ бодлого санааг л бид нар энэ жилийнхэн бас нэг одоо юник гэхүүдээ тий хамгийн өвөрмөц онцлог юм а гэж ингэж үзээд байна. Занга цагийн имэн рүү бол хүмүүс ажлын байр хаахтаа бол хамгийн түрүүнд л баг ордог бах тий. Тэгээд энэхүү awards ер нь хэрхэн бас нөлөөлөх бол танаа сайтын хувьд бас магадгүй ингээд гэр бүл одоо за төр үлээр энэ чи family support буюу одоо гэр бүл дээлтэй шилдэг ажил олгогч гээд awards шалгарсан компани магадгүй танаа занга цагийн имэн дээр арай өөрөөр гарч ирдэг ч юм уу тий. Мэдээж хүмүүс бол илүү гоё шилдэг компани руу орохыг тэр компанид одоо CV-гээ өгөхийг л хүсэн шүү дээ. Тэгэхээр энэ дээр ямар бас эерэг өөрчлөлтүүд гарах боломжтой гэж харж байгаа вэ таны хувьд? Тий, би өмнө яриандаа хэлсэн. Ерөөсөө энэ хүнийхээ төлөө хичээж ажиллаж байгаа байгууллагуудыг илүү сайн сурталчлая те. Энэ утгаараа ч гэсэн манай Занга цагийн имэн дээр яг энэ байгууллагуудыг ямар номинацид нь одоо ялагч болов те юугаараа онцлог юм бэ гэдгийг маш сайн харуулж өгдөг. Энэ нь эргээд ажил хайж байгаа хүмүүст одоо энэ байгууллага чинь ийм юмар онцлог юм байна, ийм юмараа таван юм байна гэдэг зүйлийг олж мэдээд энэ нь одоо юу гэдгийг тэр ажил олгогч талдаач, ажил хайж байгаа талдаач хин хэмтний юм даваа байдлыг үүсгэж чинь одоо илүү дуртайгаар одоо тийшээгээ CV-гээ илгээх одоо нөхцөл нь үүсэж байгаа байхгүй тийм. Илүү эрэлттэй болно гэсэн үг юм тийм үү. Үнэлгээний явцад ил тод шудраг байх зарчим ер нь хэрхэн яаж хангагдаж байгаа вэ? Энэ талаар бас илүү тодорхой хариулвал. Тий, ер нь одоо манай яг бас Монгол улсын хүний нөөцийн салбарын хөгжлийн нэг үндсэн одоо үйлсэл баримтлалын нэг хэсэг бол бид нарын энэ ёс зүйн код байдаг. Тэгэхээр Монголын хүний нөөцийн бүх мэрэгжилтнүүд яг одоо хүнтэй ажилтдаг бүх хүмүүсийн ёс зүйн дүрэн бол нэгдүгürt нь үн шудраг байх ёстой гэсэн юм томьёол байна. Тэгэхээр яг тэрнийхээ хүрээнд манай шүүгч нар бол бүгдээрээ өмнөчийн гэрээтэй ажилтдаг. Үнэнч ажиллана гэсэн юм гэрээтэйгээр ажиллана. Тэгээд шүүгч нар угаасаа шүүгч нарын баг бол нууцлалтай үнэнчийн гэрээтэй. Тэгээд дээр нь шүүгч нар өөрсдөө одоо Монголын хүний нөөцийн салбарын яг тэр чиглэлийн экспертүүд байдаг. Мэргэжилтнүүд байна. Тэгэхээр тэр экспертүүдийг шүүгч нараар оруулдаг байгаа. Тэгээд дараа нь шүүгч нар бас тэрний баталгаа нь юу гэхээр шүүгч нар нь өөрсдөө гарч ир шагналаа гардуулдаг. Тэрүүрээ л одоо хамгийн баталгаа нь болох юм да. Дээрээс яг тэр нөгөө явц одоо ил тод байдал эдэр гэдэг дээр бол бас яг энэ номинацийн шалгаруулалт өөрөө бас нэг арай жоохон бусад юмнаас арай өөр өвөрмөц онцлогтой байдаг учраас үе шаттай байж идэг. Тэгээ үе шаттай байдаг учраас тэрийг бол бас тэр болго ингээд одоо юу яагаад гэж болдгоо те ил гаргаад гэж болдгоо. Шүүгч нарын комисс өөрсдөө хуралдаад өөрсдөө дэгээ өөрсдөө журмаа зохиогоод батлуулаад тэгээ тэргүүрээ явцдаг байна. Энэгээр бол эргэлзээ бол байхгүй. Яг бол хамгийн одоо олон жил ажилласан туршлагатай экспертүүд ажиллана. Тэгээ шударгаар дүгнэн. Тэгээ өөрсдөө гардуул. Ер нь бол тэр чинь шударгаар дүгнсэн хүмүүс ч өөрсдөө бас нэр төртөгөөр гардуулж яана гэдэг нь өөрсдөө энийг бол илүү баталгаа байна гэж хараад байна. Энэ awards-ийн хувьд бол энэ жилийн хувьд бол нэлийн онцлогтой явж байгаа юм байна. Хамгийн анх та бүхний хувьд бас хэдэн онд зохион байгуулж исэн болоо. Ер нь бол нөгөө бид нар чинь энэ Монголын хүний нөөцийн салбарын одоо яг HRD гэж ярьдаг хүний нөөцийн ажилтны өдөр болтол хөгжихдээ бол 2010 оноос хойш анхны одоо хүний нөөцийн ажилтны форум өдрийг хийгээ явж исэн түүх байдаг. Тэгээд тэндээсээ эхлээд жил болгон тэр форум дээрээ бас одоо шилдэг HR, шилдэг мэрэгжилтэн, шилдэг одоо удирдагч эдэргээд шалгаруулад ингээд явдаг байсан. Тэр нь бол одоо 2010 оноос түүх нь бичигдсэн байна. Гэхдээ зөвхөн жоохон субъектив талдаа нөгөө хүнээл хараад байдаг гэсэн. Бид нар чинь нөгөө хамгийн ихний ээлжин дээр бид нар чинь нөгөө форум дээр бол яг хөглөр дандаа л хүмүүс ирж байгаа, мэрэгчлэнүүд ирж байгаа юм чинь. Тэгээ хоорондоо нөгөө
шилдэг арга туршлагаа солилцсон, асуудлаа ярилцсан, дараагийнхаа жилийн трендийг тодорхойлно тий. Ирэх жилээр нь юу болоод байна, дэлхийд дээр юу болоод байна, Монголд юу болоод байна гэдгээ томьёолно. Ийм 3 үндсэн асуудал томьёолоод нэг шилдгээ шалгаруулад тэгээд тэрэндээ шагнал өгөөд ингэ явчихдаг. Ийм л төвхтэй байсан. Тэгвэл одоо нөө субъектив байдлаасаа объектив руу шилжээд дотоодын түвшнээсээ бүр олон улсын түвшинд ингээ олон улсын стандартын том одоо евро номинац руу ороод ирсэн нь бол бид нарын бас одоо энэ 15 жилийн хөгжлийн замналын одоо яг оргил үе дээрээ яваад тэгээд яг энэ үе дээрээ бол маш олон юм дэмжигчтэй бүр Монголын хамгийн том портал сайт Зангиа цэгмэн бол энийг маш сайн дэмжиж ингэж юу яагаад зохион байгуулад ингэ явж байгаагаар бол энэ жилийнх маш онцлогтой байгаамаа. Тэгээ 25 жилийн түүхтэй энэ одоо шагнал өнөөдөр яг энэ түвшинд болтлоо, олон улсын стандарт боллоо. Субъективээс ингээд объектив нь бас орж ирээд ингээд объектив субъектив хоёулаа нийлээд ингээд нэгдмэл боллоо. Байгууллага нь шилдэг байгууллага нь тодордог. Байгууллагын нь бас тэр мэрэгчлэтнүүд нь удирдлагууд нь тодордог боллоо тий. Энэгээр бол маш цогцоллоо л гэж үзэж байгаа. Энэ байгууллагуудын үнэлгээний дараа одоо бид нар ч бас нэг үнэлгээнд ороод ангилалд ороод за мэдээж хэрэг тэрний хойноос ороогүй байгаа хүмүүс байгаа байгууллагууд байгаа тий. Тэгээ энэ байгууллагууд маань яг үүний дараа хэрхэн одоо зөвлөмж авах боломжтой байгаа юу тий. Одоо та бүхнээс суралцах боломжууд одоо яг юун дээрээ ингэх ёстой дүгнэлтүүд авах боломжтой юу? Энийг бол бид нар бас яг одоо бодож ярилцж байгаа. Одоо юутайгаа Зангиа цэгмэнийхэн болоод манай өнөө хөгжлийн консорциумынхан хамтарсан ажлын хэсэг болсон ажиллаад явж байгаа. Тэгээ бидний бас санаа байгаа. Тэгээ дараа нь нөгөө шүүгч нарын бүрэлдэхүүнтэйгээ дараа нь энэний дараас ярилцаад тэгээ дараагийн нөгөө яг энэ арга хэмжээний дараагийн after одоо юу н сервис консалтинг нь юу байх юм бэ гэдэг талаар бас ярьж байгаа. Энэ дээр бас хэрэгцээ шаардлага гарах юм бэ лээ. Түрүүн та нарын хэлдгээр одоо яг ингээд урдуураа ингээд таслалцсан тий. Тэгээд хойдон жил одоо яах вэ гэдэг компаниуд энэ дээр ийм байлаа гэдэг ийм зөвлөмжүүдийг өгөх, хэрэгцээ шаардлагуудаа гаргах, сургалт зөвлөгөөний хэрэгцээ шаардлагыг хийлж өгөхтэй. Зарим нэг юм дээр дутсан юмнуудыг хийлж өгөхтэй. Тиймэрхүү одоо ийм after service, after consulting-ийн ажлууд бас байгаа гэж ингэж харж байгаа бид нар. Энэ дээр нэг юм уучлаарай багш. Нэмээд хэлчихье. Өнгөрсөн жилийн одоо яг шалгаруулалтын дээр яг саяны одоо таны асуулт бас хөндөгдөөд тэгээ бид нар одоо яг юугаараа одоо шагнал авчих юугаараа одоо юу дутуу хийснээрээ үлдчихвч гэдэг юм те энийг одоо нэгтгэхэд нийтдээ өнгөрсөн жил чи одоо 240 гаруй юу лээ тийм 250 орчим байгууллага одоо материалаа илгээгээд одоо ингээ өрсөлдөж байгаа байхгүй. Тэгээ тэр дотор чинь бүгд л ингээ болдог бол бүгдийг шалгаруулчмаар те тэгэнгүүт мэдээж одоо нэгэн төрөл нанцгаана. Гэтэл тэр үлдээд байгаа компаниудад бид нар одоо юу гэдэг ийм учраас гээд нөгөө талаасаа бүх байгууллагуудын хийж байгаа одоо тэр сайн сайхан бүгднийг ингээд одоо багцлаад нийтдээ байгууллагуудад бас ингээд санал болгож ирсэн юм. Одоо яг тэр өмнөх жилийн арга хэмжээний дараа нь нийтэд нь одоо юу гэдэг тэр төрөний чинь гэр бүл дээлтэй номинацад нэр дэвссэн байгууллагууд яг юу хийвэ гэдэг. Тэрийг бол одоо бас сонирхоод үзэх боломжтой байгаа тийм. Сая багшийн хэлдэг бас ингээд дараагийн үйлчилгээ гэдэг дээр бас ингээд энэ ч ороо явж байгаа. Тэгэхээр тухайн нөгөө аваарц шалгарсан багийн ноу хау тийм өөрсдийн одоо хэрэгжүүлж байгаа зүйлийг бусад одоо компаниудад санал болгоод ийм үйл ажиллагаануудыг хийдгийм бэ шүү гэж зөвлөмж байдлаар хүргэдэг байна. Одоо энэ чинь бид нар угаасаа ингээд нэг дэлхийгээ суралцаал явж штэ тийм. Бизнесийн орчин яаж явж гин. Тэгээ одоо маш олон одоо сургалтын уулзалтан дээр Google ингэдэг те Microsoft ингэдэг гэл одоо жишээнүүд маш их яригддаг те гой офисууд гардаг. Эний чинь юу гэдэг Монголын одоо ихэнх компаниуд хараад сонсоод байж байгаа. Тэгээ энэ боломжтой юм байна, энэ боломжгүй юм байна гэж туршиж үзсэн те гой сайхан юм байвал ингээд цаашаага үргэлжлээд явна. Тэгээ энэ болгон чинь л ингээд Монгол улс одоо бүхэлдээ л одоо хөгжихтэй бизнесийн орчин тэр ажилчтай ээлтэй байдал ингээ улмал ингэж түгээн дэлгэрч явах нь одоо ингээд
эрүүл гоё бизнес ингээд цаашдаа үлднэ л гэдэг үднэс. Багшаас бас асуумар санагдлаа л да. Сая та бас олон улсын жишг гэж яриандаа бас ярьлаа. Тэгэхээр олон улсын ижил төрлийн аваарцуудтай харьцуулахад манай улс юугаараа давуу байна, юугаараа сайжруулалт хиймээр юм шиг таны зүгээс яг тогоонд байгаа хүний зүгээс те хиймээр юм шиг санагдаж байгаа вэ? Одоо бид нар ер нь Монголын хүний нөөцийн салбарын залуучууд бол жил болгон 3-4 том дэлхийн том арга хэмжээнд ордог болсон. Тухайлх юм бол Солонгост болдог Global HR Forum гэж болдог 11 сард. Тэр нь сая бид нар яваад ирлээ. 5 сард болдог Сингапурт болдог нөгөө 3 жилд нэг удаа болдог Сингапурт World Congress HR гэж. Тэр World Congress-д бид нараас оролцдог. Жил болго HR Tech гэж болдог. Тэрэнд бас ороод явж идэг. За тэгээ мөн одоо Лондонд болдог HR Summit-ийн арга хэмжээ байна. Гэх мэтлэнгийн ийм арга хэмжээнүүд бид нар байнга орж ийн багаараа. Юу сурч судалдаг вэ гэхэлэр зэрэг бас яг нэг хардаг өнцөг бол энэ аваарцууд нь ямар шүү байдгийг, яаж аваарцаа хийдэг вэ гэдгийг. Тэгэхээр энэ процедур үйл явц юуг бол бид нар үндсэндээ бол яг одоо дэлхийгээс одоо суралцаад яг тэрний дагуу явж байгаа гэж хэлэхэд болно. Одоо энэ дэр бол бид нар нэг одоо хоцорлоо яг ийм юмараа өөр байна гэдэг юм бол баахгүй. Бидний зохиож нэмсэн юмнууд байгаа. Копи нь бол яг тэр чигээрээ. Монголд одоо яг яаж сууршуулах уу гэдэг копиг нь авчираад тэгээд жоохон монгол юмнуудыг мэдээж нэмээ. Түрүүний миний хэлсэн жишээ нь JWA орж ирлээ гэхэд энэ дэр бид нар объектив юм байна. Одоо субъектив талын юмнуудыг оруулаад хүний нэмчүүл болох юм байна гэд people focus SEO-го оруулаад HR based team-ээ оруулаад HR-ийн захирлаа оруулаад HR-ийн мэрэгчлэнүүдэд оруулчаад ингээд 5 одоо субъектив номноос нэмжиж явах жишээтэй тий. Иймэрхүү байдлаар бид нар нөгөө дэлхийгээс суралцсан юм Монголдо улам жоохон баяжуулаад тэгээд өшөө нөгөө одоо өөрсдийнхөө онцлогт тохируулаад ингээд хийгээд явж байгаа ийм одоо үйл ажиллагаа байгаамаа. Их баярлалаа. Танаас бас асуумар санагдлаа л да. Одоо ажил хайж байгаа хүмүүс за Зангаа цэгийн мен рүү орлоо. Тийм. Ер нь одоо сүүлийн үеийн ажил хайж байгаа залуусын хамгийн их төвлөрч байгаа зүйл юу юм шиг бас анзаарагдаж харагдаж байгаа вэ. Тэгээд хамгийн одоо би л одоо их хараад байна л да энэ хэрвээ залуучуудад ээлтэй шилдэг ажил олгогч гэл энэ аваарцыг авцсан байгууллагт бол би шууд CV-гээ өгөхийг хүсэх байх л та. Тэгэхээр таны анзаарч байгаагаар хамгийн гол зүйлийг мэдээж цалан байх нөгөөтөөр юу гэж анзаарч байна вэ? Одоо за 2025 он өөрөө их өрмөц одоо сонирхолтой жил болж байна л да. Ер нь одоо эдийн засгийн талаасаа ч гэсэн нэг юм харцансан нэг юм мэдэхгүй нэг саарл онл болж явах шиг байна л да. Тэгээд одоо яг саяны таны хэлдэг шагналтай холбоотой асуудал мэдээж байгууллагуудын тэр одоо CV татах компани тэр өвөрмөц байдлыг ингэж одоо үйлгэж өгөх те энэ бүхэн чинь ингээ мэдээж нөлөөлнө. Нийтээр ерөн зүгээр Монгол улсын хэмжээнд энэ ажлууд л одоо ажилдаа байх те ямар ажлыг илүү сонирхож чинь залуучууд яг юу хүсэж байна гэдэг ингээд базаад хэлэх юм бол зүгээр эн чинь нийтээ нэг улсын хэмжээний ажилгүйдлийн төвшин нэг юм 5.5-аас 7% хооронд улирлын чанартай ингээл хэлбэлцэж идэг. 80-100 мянган хүн л дээ. Тэг ингээ энэ тоо ингээл нэг байгаа л байдаг. Гэтэл Зангаа цэгийн мен дээр юу ажиглагдаад байна вэ гэхээр нийт зарлагдж байгаа одоо нөгөө зарын тоо ажил хайж байгаа иргэдийн тоо хоёулаа өссөн. Тэгээ өмнө нь бол одоо эн чин нөгөө зарлагдж байгаа ажлын тоо ингээ өндөр байгаад байдаг байсан бол энэ жил одоо өсөө яваад байгаа. Тэгээ энийг ингээ харахаар уг нь ингээд ажил нь чих байна, ажил горилж байгаа хүмүүс нь чих байна. Энэ хоёр чинь уг нь ингээл хоорондоо уулзаал ингээл нэг ч хүн ажилгүй болчморч юм шиг тий. Гэтэл энэ дээр яг таны асуугаад байгаа залуучууд яг юу хүсэж байгаа юм бэ? Одоо яг ямар байгууллага руу CV-гээ явуулаад байгаа юм бэ? Энд чи одоо ингээд нөгөө бид нар одоо өдөр тутамдаа сонсдог ш ажиллах хүн олдохгүй байна. Одоо яах ёстой юм бэ энэ төр гэ тэ. Гэтэл нөгөө тал CV илгээж байгаа хүний хинч таа өсөд энэ тэ. Гэтэл энэ ч нөгөө зарлагдж байгаа ажлын байр олон болсонтой холбоотой залуучууд нэг талаасаа одоо юу гэдгийг сонголт их болцсон. Тэ. Сонголтын гадна юу одоо хажуу зэрэгцээ юу яваад байгаа вэ гэхээр яг таны хэлдэг аль компани илүү мундаг юм бэ? Багшийн бас хэлсэн employer branding илүү одоо ийм чухал нөлөө үзүүлж байна гэж байгаа. Гэтэл энийг дагаад бизнесийн маань өөрсдөө маш их нөгөө би түрүү хэлсэн хичээдэг болцсон. Одоо
арай л одоо нөгөө бүхэл байгууллага одоо хоолны мөнгө, унааны мөнгөний шийддэг болчлоо. Спорт арга хэмжээнд хамрагддаг болчлоо тий. Компаниараа заал авдаг ч гэдэг юм гээ. Ойр зургийг хийж болох бүх юмыг л хийгээд. Тэгээ эн чинь юм нэг ялгарл баг болчиход байна. Тэгэхээр одоо юугаараа ялгарх хэвээр юм бэ гэхээр түрүүний Mac компани чинь дээр одоо цэцэрлэг хийсэн, сургууль хийсэн гэдэг ч юм гээ. Эн чинь нэг өрсөлдөөн явагдаад байгаа байхгүй. Тэгэхээр залуучууд яг энийг л илүү их хүсээд байгаа, хараад байгаа нэ. Тэр илүү уян хатан хайбрид бүтцтэй ажиллах, гэрээсээ ажиллах ч гэдэг юм уу те тэгээ. Уяаж гахалтай. Аварцын хувьд бол хизээ хаанаас болох мэдээллийг та өгөөч. 12 сарын 17-нд мэдээлэл явж исэн. 12 сарын 17-нд болно MPM гэдэг нөгөө 13 дугаар хараал тий. Тэнд 19 цагаас болно. Тэгээ яг хуу би бас ингээ хэлэхэд энэ бол ингээд одоо шагнал гэдэг асуудал нь ингээд за байх ёстой асуудал бах те. Гэхдээ энийг юу гэдгийг бизнесийнхэн болон ажиллагаа оролцогч нар бүгд энэ бол ингээд нөгөө хийж байгаа бүтээж байгаа сайн сайхан зүйлийг нь илүү нөгөө сурталчлах гэдэг талаас нь илүү хараараа те. Энэ бол ингээд Зангаа цэгийн болон хүний хөгжлийн консорциумыг хийж чадах бас юм зүйл нь энэ шүү те. Энийг бид нар сурталчлаад тэгээд та нар ажилчдынхаа төлөө маш их зүйл хийдэг юм байна. Энийг чинь ингээд төвөнд дэлгэрүүлээл гэдэг зорилготой ажилд. Биес энэ чи багшаас соход Монголын байгууллагуудад одоо Best ESG гэдэг employer гэдэг зэрэг хангиллал байгаад байгаа шүү дээ. Энэ Монголын байгууллагуудад болохоор ESG-ийн түвшин нь яг ямар байна гэж та үзэж байна? ESG бол ер нь юугаараа байдгийг байгууллагынхаа хөгжлийн амьдралын мөчлөг сар хүрээ тэгээд санхүүгийн одоо чадамж түвшин ийм одоо үндсэн 3 4 гол хүчин зүйлээс хамаарат тэгээд ESG-ийн түвшинд хүрлээ гэдэг нь бол өөрөөсөө томьёологддог л доо. Зүгээр энэ өөр анханасаа бол нөгөө social responsibility гэдэг нөгөө нийгмийн хариуцлага гэдэг энэ одоо концепцээс үүдэлтэй юм байна. Тэгээд нийгмийн хариуцлага цаашаа явсаар хагаад яг үндэ бол бид нар урдаан ингээд нэг 20 хүн ажилуулад тэгээд нөгөө цэгийн ажилуулад явж хахад юу нийгмийн хариуцлага тийм үстэй. Урд 20 хүнэл өөдөн татаад энэ хэдийгээ нэг автобус унаатай хүүхдүүд нь бас нэг эдэн төгрөг хүчээсээ хөрөмтлөх заашгаас хуваарлтын гайгүй бонус хүчээсэн л гэж бодно шүү дээ. Тэгвэл ингээд нэг 2000 хүнтэй болсон том групп өдрийн хувьд бол энэ шал өөр асуудал болоод гараад ирдэг. Энэ дээр одоо нийгэмд оруулах хувь нэмрээ үнэлүүлээ, дүгнүүлээ, харуулъя. Тэгээд энэ 2000 хүний ард талын гэр бүлийн 20,000 хүн байна. 20,000 хүний сургууль цэцэрлэгийг барья. Тэгэхээр дүүрэгтэйгээ хамтраад цэцэрлэгийн ажлын асуудлыг шийдэе, тий? Газрын асуудлыг шийдэе. Тэгээд өөрөө хөрөнгө оруулалт хий. Ингээд хоттой хамтраач гэдэг юм уу, тий? Тэгээд дээр нь байгаль орчин дэлхий гээд олон ийм глобал ийм санаачлагууд байдаг. Тэр глобал санаачлагуудыг дэмжиж тий? Тэгээд ESG-ийн хүрээний ажил болохоор өөрөө нөгөө компанийнхаа нөгөө хөгжлийн түвшингээс хамаарат одоо харагддаг хөт уулын хаан зогсож байгаагаас нөгөө харж байгаа тэр алсын хараа нь харагдан тий. Тэгэхээр ингээд дээшлээд ингээд өндөр түвшин рүү гараад ирэхээр тэр ESG харагддаг гэж хэлж болж байгаа. Гэхдээ яг бид нар энэ дээр бол Монголын хүний нөөцийн энэ салбарын хөгжилд яг энэ ESG-г маш энгийнээр хэрэглэхийн тулд бид нар people force гэдэг концепцийнхаа хажуугаар people forest гэдэг ийм концепц оруулж ирсэн. Энийг бол бид нар ингээд HR-ын юм төгөл байгууллын мод тарий. Тэгэхээр нөгөө ESG-г ингээд арай хүрээгүй байна гэж үзэж байгаа байгууллагууд байж болно. Тэр нь бол ESG-гийн нэг үзүүлэлт болох те байгаль орчиндөө модоо тариад те тэгээд орчноо одоо цэвэр эрүүл агаартай байлгын, модлог байлгын, ногоон байлгын, грин байлгын гэдэг энэ чиглэлийн хүрээнд бол явуулъя гэсэн ийм санаачлаг гаргацсан явж байгаа. Тэгэхээр ESG-г одоо би бол нөгөө төвшингээс хамаарад ESG-г харах биш анханаас нь харагддаг болох талаар бид нараас ажил зохиож явуулж байна л гэж ингэж ойлгож болж байгаа. За тэгээд бидний ерөнхийдөө ярилцах цаг өндөрлөж байна. Тэгээд магадгүй бит хоёрын асуугаагүй хоёрын маань бас хэлмээр байсан. Хэлж амжаагүй зүйлс байвал хэлж болно. За тэгвэл манай маш сайхан одоо баяр болох гэж байгаа ер нь бол тэгэхээр баяртай HR-ууд маань хүрэлцэн ирээрээ. Одоо та бүгдийн бид нарын бүгдээрингийн баяр шүү. Тэгээд одоо жилдээ цорын ганц болж байгаа анхны энэ том одоо сүлд модны наадамдаа хүрэлцэн ирээд
өөрсдийнхөө одоо яг адилхан мэрэгжилтэй одоо энгийн үгээр хэлэх юм бол тэ бүх юм нийжлэхэн жаргалан ч адилхан одоо жоохон хүндрэл бэрхшээлэн ч адилхан тийм хүмүүс байгаа шүү. Тэд нартайгаа ирээд сайхан уулзаад танилцаад нэтворкинг хийгээд өшөө дээр нь компани дээр байгаа HR-ийнхаа багийнхантайгаа бүр ингээ бөөнөрөө хурж ирээ гой багаараа ингээд уулзч ярилцаад ийм сайхан одоо нэгэн үдшийг хамтдаа өнгөрөөдөх боломжийг бий болгож байгаа шүү. Нэгдүгээрт нь. Хоёрдугаарт нь бол манай том жижиг гэж ялгаа байхгүй. Манай Монголын компаниуд бол бас зарим нь тэгдэг нөгөө нэрлэхүүлдэ өөрсдөө хичнээн мундаг ч гэсэн бид нар мундаг гэж хэлэх айгу дургу. Одоо тэр нэрлэхүү зан эдрээ орхиод шууд ингээд номинацид оролцоорой. Бодохгүйгээр өөрсдөө хийж байгаа юмнуудыг ингээд одоо бүрдүүлээд номинацтай идэвхтэй сайн оролцоорой. Өөрийгөө бас битээ чамлаарай. Бас битээ нэрлэхээрээ бас битээ их зан гаргаарай. Энэ гурван юмнаас болоод би нөгөө хүмүүс юмд оролцоос татгалздаг гэж ингэж ойлгодог хүн байгаа. Тэгэхээр энэ гурван одоо шалтгаанаа ингээд орхиорой манайхаа. Тэгээд шууд одоо бүгдээрээ номинацтай идэвхтэй оролцоод тэгээд би ийм хийдیں۔ Та нар ийм хийдیں байна. Манай энэ гайгүй байгаа. Та нарын энэ гайгүй юм байна гэдгээ ингээд солилцоод авах нь ямар ч сургалтанд олон цагийн сургалтнаас илүү үдэш болно шүү. Тэр үдэш бол баг эх жилийнхээ бүх одоо нөгөө суралцах мэдээлэл авах юмнуудаа баг нэг үдэш авах юм боломжийг бид нар хангаж байгаа гэж үзэж байгаа. Тэгээд аль болохоор та бүхнийхээ одоо 5 дахьтай байхыг хичээнэ. Номинацуудын шударга явуулахыг хичээнэ. Тэгээд байдгаараа одоо салбарынхаа хөгжлийн төлөө явж байгаа. За маш их баярлалаа. За их баярлалаа танд. Яг энэ өнгөрсөн хугацаанд явагдсан одоо энэ шалгаруулалтын уур амьсгал атмосфертэй энэ орчин бол ингээ маш гоё болдог л доо. Энийг одоо юугаар батлах вэ гэхээр би түрүү хэлсэн 250 орчим байгууллага номинацид оролцоод өрсөлдсөн тий. Энэ дээр чи одоо хин яах бол гэдэг одоо нөгөө том нөгөө урлагийн шагнал гардуулах асуудал шиг л юм болж байгаа шүү дээ тий. Дандаа ингээд том одоо компаниуд тэгээ энэ бол маш гоё болдог. Тэгээ энэ жилийн нөгөө онцлогийг бас бид давтаад хэлчихье нөгөө томууд гээд тусдаа нэг категорид орж байгаа. Жижиг дунд гээд нэг тусдаа орж байгаа. Тэгэхээр нөгөө багшийн хэлээд байгаа саяны битгий нөгөө өөрсдөө чамлаарай те. Одоо жижиг дундууд бол жижиг дундтайгаа л өрсөлдөн. Бид нар одоо 2000 хүнтэй юу гэдэг ийм компанитай угаасаа өрсөлдөж чадахгүй гэж одоо бодох хэрэггүй. Тэгэхээр боломж бол ингээд компани болгонд байгаа. Тэгээд компани болгонд бас даваа тал байгаа те. Тэгээ энэ болгоныгоо нөгөө нэрлэлгүйгээр сайхан энэ ч бас компанийн хувьд нэг маш том сурталчилгааны бас боломжтой. Маш гоё awards болох гэж байгаа юм байна. Үүний хүрээнд бас олон компаниудын үйл ажиллагаа, HR тийм хүний нөөц илүү сайжирч хүн төвтэй байгууллага бол бас ажилтныхаа төлөө гэсэн өрсөлдөөнүүд бас ингэж ирээдүйд бас бий болохоор харагдаж байна. Тэгээ та бүхнийхээ энэ одоо их том үйл хэрэгт өндрөөс өндөр амжилт хүсье. Ирээдүйд олон бас awards-уудыг зохион байгуулж, олон awards-уудын шагналыг эзэдүүд нь гардуулж өгөөсэй гэж хүсэж байна. Тэгээ танилцахад их таатай байлаа. Баярлалаа. Баярлалаа. Та хоёрт баярлалаа. За баярлалаа. За дөрүлээ зураг авахч.